Big News. Үндэсний сүрэн тэсвэрлэх стратеги. Үндэсний сүрэн тэсвэрлэх стратеги гэдэг ойлголт нь зөвхөн цэргийн хамгаалтын тухай биш, харин улс бүхэлдээ хямралын үед нуран унахгүй байх чадварын тухай концепт юм. Өөрөөр хэлбэл дайн, эдийн засгийн хориг, кибер халдлага, мэдээллийн дайн, цар тахал, эрчим хүчний дасалдал, уур амьсгалын гамшиг, дотоод улс төрийн савлгаа зэрэг аливаа цочрлын үед төр эдийн засаг нийгэм иргэд хэвийн ажиллагаагаа аль болох хадгалж үлдэх чадахыг хэлдэг. Үндэсний аюулгүй байдлыг зөвхөн армийн асуудал гэх биш, бүх тогтолцооны дархлаа гэж харах нь зөв юм. Сүрэн тэсвэрлэх гэдэг нь яг юу вэ? Орчин үеийн геополитикт хүчтэй улс гэдэг нь заавал том айран биш болсон. Харин эдийн засаг нь тасалдахгүй, эрчим хүч нь унтрахгүй, интернет ба мэдээллийн систем нь ажиллагаатай, хүнс эм, шатхууны нөөцтэй, иргэдэн өөмөс самунд автахгүй, төрийн аппарат нь ажиллагаагаа үргэлжлүүлж чаддаг, мэдээллийн дайнд нийгэм нь хуваагддаггүй улсыг resilient state буюу сүрэн тэсвэрлэх чадвартай улс гэж үздэг болсон. Монгол яагаад ийм стратеги босруулах болов? Хэд хэдэн том шалтгаан бий. 1. Геополитикийн орчны эрс өөрчлөлт. Орос Украины дайнаас хойш дэлхийд даяар дайн зөвхөн фронт дээр явагддаггүй. Эдийн засаг, мэдээлэл, кибер орчинд давхар өрнөдөг хибрид шин чанартай. Жижиг улсууд хамгийн эмзэг байдаг зэрэг ойлголт хүчтэй болсон. Монгол улс хоёр их гүрний дунд байрладаг тул логистик, эрчим хүч, шатхуун, импорт, мэдээллийн орчноороо өндөр хамааралтай. Хэрэв гадаад орчин өгөгцөн өөрчлөгдвөл Монгол хэд хоног тогтвортой үлдэх вэ гэсэн асуулт бодлогын төвд орж ирж байна. 2. Үндэсний аюулгүй байдлын ойлголт тэлсэн. Өмнө нь батлан хамгаалах нь зөвхөн айран гэдэг ойлголттой байсан. Одоо кибер аюулгүй байдал, дата хамгаалалт, стратегийн хүнсний нөөц, эрчим хүчний бие даасан байдал, мэдээллийн орчны хамгаалалт, нийлүүлэлтийн сүлжээ, нийгмийн эв нэгдэл гэдэг нь үндэсний аюулгүй байдлын гол хэсэг болсон. Иймээс энэ стратегид эдийн засаг, гамшиг, мэдээлэл, орчин, кибер, нийгмийн сэтгэл зүй орж байгаа нь орчин үеийн аюулгүй байдлын логиктой нийцэж байна. Хамгийн анхаарах ёстой хэсэг нь үнэн бодит мэдээлэл. Өөрөөр хэлбэл төр мэдээллийн дайн, худал мэдээлэл, нийгмийн хуваагдал, гадны нөлөөтэй мэдээллийн ажиллагаа гэдгийг үндэсний аюулгүй байдлын эрсдэл гэж үзэх шаардлагатай болж байна. Гэхдээ энд маш том эрсдэл бас бий. Үндэсний сүрэн тэсвэрлэх нэрийн дор шүүмжлэлийг дарах, хэвлэлийн эрх чөлөөг хумих, өөр үзэл бодлыг аюул гэж үзэх, мэдээллийн хяналтыг ус төржүүлэх эрсдэл үүсдэг. Зарим улсад үндэсний аюулгүй байдал гэсэн ойлголтыг дотоод хяналтаа үргэлжлүүлэх хэрэгсэл болгосон туршлага бий. Тиймээс Монголд энэ стратеги амжилттай хэрэгжих эсэх нь ардчлалын хамгаалалт, ил тод байдал, парламентын хяналт, шүүхийн хараат бус байдал, иргэний нийгмийн оролцоо хадгалагдах эсхээс шууд шалтгаална. Монголын сүрэн тэсвэрлэх чадварын хамгийн сул хэсгүүд: эрчим хүч, нэг төвлөрсөн системтэй, импортын өндөр хамааралтай, тасалдлын эрсдэлтэй; шатхуун, бараг нэг их усрээс хамааралтай; хүнс, хотын нөөцийн систем сул, нийлүүлэлтийн тасалдалд эмзэг; кибер орчин, төрийн дата хамгаалалт сул, дижитал дэд бүтэц хангалтгүй; мэдээллийн орчин, нийгэм маш амархан туйлширдаг, худал мэдээлэл хурдан тархдаг; эдийн засаг, уул уурхайхаас хит хамааралтай, экспортын ганц цуугийн эрсдэл өндөр. Хэрэв бодитоор хэрэгжүүлэх бол юу хийх ёстой вэ? Жинхэнэ үндэсний сүрэн тэсвэрлэх стратеги дараах зүйлс рүү орох ёстой. 1. Стратегийн хүнс, шатхуун, эмийн нөөц. 2. Эрчим хүчний олон их усүр. 3. Кибер команд, дата төвүүдийн хамгаалалт. 4. Төрийн үйлчилгээний нөөц систем. 5. Үндэсний хиймэл дагуул, холбооны аюулгүй байдал. 6. Логистикийн давхар коридорууд. 7. Иргэдийн гамшигын бэлэн байдлын сургалт. 8. Хуурамч мэдээлэл таних боловсрол. 9. Эдийн засгийн диверсификац. 10. Парламентын хяналттай аюулгүй байдлын тогтолцоо. Монгол улс энхийн сэтгэлгээнээс тасралтгүй эрсдлийн үеийн сэтгэлгээ рүү шилжиж эхэлж буй дохио гэж харж болно. Сүрэн тэсвэрлэх чадвар бүхий улс байгуулахын тулд зөвхөн армийг хүчирхэгжүүлэх нь хангалтгүй. Хамгийн чухал нь: 1. Институцийн тогтвортой байдал. 2. Мэргэжлийн төрийн аппарат. 3. Эдийн засгийн бие даасан байдал. 4. Мэдээллийн эрүүл орчин. 5. Иргэдийн итгэл. 6. Үндэсний эв нэгдэл юм. Хэрэв энэ стратеги зөв хэрэгжижвэл Монгол улсын чадварыг нэмэгдүүлнэ. Харин буруу хэрэгжижвэл аюулгүй байдал нэрийн дор хит төвлөрсөн хяналтын тогтолцоо руу гулсах эрсдэлтэйг энд тэмдэглэх нь зүйтэй.